Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийг 2015 оноос 2019 оны хооронд хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан манай аймагт энэхүү төслийн үйл ажиллагаа хэрэгжиж эхлээд байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэнэгч орхигдуулахгүй байх төслийг онц төрийн бус байгууллага Говьсөнбөр аймагаас төлөөлж бичээд энэ нь болохоор эрүүл мэндийн салбарыг сонгосон. Эрүүл мэндийн салбар тэр дундаа Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр баг гарan ажиллаж байгаа. Тэгээд энэ багийг бол Багцууд хөгжил төрийн бус байгууллагын хариуцаад ажиллаж байна. Ингээд орон нутгийн хэрэгжүүлэгч байгууллага, онц төрийн бус байгууллага болон Багцууд хөгжил төрийн бус байгууллага хамтраад энэ төслийг орон нутгад хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл маань 2017 оны 1 сард эхэлсэн. Одоогоор төсөл дундаа үргэлжилж байна. Ерөнхийдөө бүх үйл ажиллагаа маань 9 сарда дуусна. Нийгмийн эгэх хариуцлага нь төрөөс олон нийтэд үзүүлдэг үйлчилгээ бусад шаардлагатай хэрэгцээг зохистой хэмжээнд хүргэхтэй холбоотой асуудлаар иргэд иргэний нийгмийн байгууллагын зүгээс хариуцлага тооцох, мөн хариуцсан тайлагнах үйл явцаа сайжруулах, холбогдох хариу үйлдэл хийхийг төрөөс шаардах, түүнчлэн иргэний нийтийн байгууллага хэвлэл мэдээлэл бусад нийгмийн бүлгүүдээс энэхүү хүчин чармайлтыг дэмжиж оролцохыг хүсдэг нийгмийн харилцааны механизм юм а. Нийгмийн эгэх хариуцлага нь нээлттэй байдал, төр засгийн бодлогын боловсруулалт, түүний хэрэгжилтийн чанарыг сайжруулдаг бөгөөд засаглалын асуудлыг шийдэх, улмаар иргэдийн сайн сайхан амьдралыг баталгаажуулах зарчмын гол арга зам юм. Ингэснээр төр засгийн газрын байгууллагууд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийн уг шалтгааныг илрүүлж, асуудлыг шийдвэрлэх оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлдэг. Тэгвэл энэхүү төсөл нь Говьсөнбөр аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэнийгч орхигдуулахгүй байх нь нэртэйгээр хэрэгжиж байгаа юм а. Картын хажуугаар яагаад санал асуулга ороод ирвэ гэж та нар бас асууж иж байна. Өнөөдөр болохоор энэ Дэлхийн банк Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилттэй эрүүл мэндэд тэнийгч орхигдуулахгүй байх төслийн ажлын багийн уулзалт болж байна. Тэгээ энэ уулзалтаар болохоор явцынхаа 4 сарынхаа үйл ажиллагааг бол дүгнэж хэлэлцээд тэн дээрээ алдаа оноогоо дүгнэж уулзалт болж байна. За ерөнхийдөө энэ төсөл маань Дэлхийн хөгжлийн банк Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжилттэй тэгээд гол хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага онш байгаа. Одоогийн уулзалтын дээр ажлын хэсгийн 6 хүн хэлэлцэж байна. Төслийнхаа явцыг энэ дээр болохоор ямар алдаа дутагдал байсан, сул тал байсан, цаашид юуг нь сайжруулах уу, хэрхэн ажиллах талаар илүү ярилцж байна. Энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээ авах, үйлчлүүлэгчдийн хүлээлгийн цагийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, анхан шатны өөрөх болон сумын эрүүл мэндийн төв 2 дахь шатлалын аймгийн нэгдсэн эмнэлэг хоорондын үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцоог сайжруулах, иргэдийг мэдээлэлээр хангах зэрэгт анхаарал хандуулах боломжтой болно гэж үзэн ажлыг эхлүүлээд байна. Эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдийн ёс зүйн асуудал бол нэлээд хөндөгдөж ирсэн. Нэлээд доогуур үнэлгээтэй орж ирж байгаа. Манай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч эмнэлгийн ажилтны ёс зүйн асуудал бол нэлээд доогуур үнэлгээтэй орж ирж байгаа судалгаагаар. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь аймгийн эрүүл мэндийн газрын ёс зүйн салбар хороо, аймгийн нэгдсэн эмнэлгийн ёс зүйн хэсгийн хороо маань хэрхэн яаж ажиллаж байна гэдэг дээр үнэлт өгөөд тэгээд өнөөдөр тэр хүмүүсийг урьж уулзалт ярилцлага зохион байгууллаа. Ажил хариуцж байгаа хүмүүсийн хувьд бол учир дутагдaltaй, алдаатай, зөрчилтэй зүйлүүд бол нэлээд байгаа. Энийгээч манай хэсгийн хорооныхон салбар хорооныхон бол хүлээн зөвшөөрч байна. Тэгээд цаашдаа хэрхэн яаж ажиллаа сайжруулах уу, яаж хамтарч ажиллах уу гэдэг дээр бас нэлээдгүй ярьлаа. Тэгээд ард иргэдээс маань бол энэ ёс зүйн хэсгийн хороо байдаг гэдгийг бол ер нь их сайн мэддэггүй юм байна. Мониторингийн ажлын хүрээнд бол бид нэр энэ талыг бол гаргаж ирээд одоо энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн зогсолтгүйгээр тийм ээ тогтмолжуулах одоо аргачлалаар л хангаж өгөх ингээл явж байна л да. Мониторинг эхэлснээс хойш бол эмч эмнэлгийн ажилчдын дунд бол ёс зүй бас чиглэлээр тийм ээ тэгээд эмч эмнэлгийн ажилчдаа бас урам өгөх зорилгоор байгууллага хамт олондох урам гэсэн сэдвээр лекц хийлээ. Хүний нөөцийн хувьд бол манай эмнэлэг бол маш их тутамгшилтай. Шинэ боловсон хүчин мэргэжилтэнгүүдээр тутамгшилтай ингэж ажиллаж байна. Тийм судалгаа бас гарч ирлээ. Тэгээ ийм ачаалттай ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид цэвэрлэгч нарт маань бас ард иргэд маань тийм ээ бас зөв одоо боловсон харьцах
ард иргэдийн тэр бас эмч эмнэлгийн ажилчтай зөв бус харьцдаг, доромжилдог, хэл амаар янз бүрийн үг хэлдэг те. Энэ байдал бол үнэхээр бас ачаал дээр нь ачаал болж эргээд өнөө хүнл болсон хойно харилцааны алдаа гаргах те эвгүй зан үйл үзүүлэх энэ байдал бол байдаг. Төслийн хүрээнд иргэдийн төлөөлөл иргэний нийгмийн байгууллагуудыг нийгмийн эдгэх хариуцлагыг сайжруулах чиглэлээр шаардлагатай мэдээ мэдээлэлээр хангаж тэднийг сургах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад хяналтыг бий болгох, түүнийгээ хэвлэл мэдээлэл олон нийтийн сувгуудаар мэдээлэх, улмаар эмч эмнэлгийн мэрэгжилтнүүдийн хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг ил тод нээлттэй болгох, эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэрэгжилтнүүдийг ёс зүйн харилцаа хандлага үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн зөвлөгөөг өгөх, ажлын байрандах сургалтуудыг зохион байгуулснаар эмч нарыг чадваржуулах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдийн дуу хоолойг сонсох, тэдний хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг сайжруулах, иргэд олон нийтэд эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн сувгуудаар дамжуулан эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээлэлээр хангах, тэднийг хүчирхэгжүүлэх ажлууд хийгдэх юм байна. Энэхүү төсөл хэрэгжснээр Говьсөнбөр аймгийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд тэр дундаа нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа бүх хүмүүс тусламж үйлчилгээг шуурхай хурдан авдаг, өөрсдийн санал гомдлоо шуурхай илэрхийлдэг, түүнийхээ хариуг авдаг. Мөн эмч эмнэлгийн ажилтны хоорондын харилцаа уялдаа сайжирч бусад байгууллага тэр дундаа нэгдсэн эмнэлэг болоод өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн газрын хоорондын уялдаа холбоо сайжирна. Мөн Улаанбаатар хоттой харилцснаар Говьсөнбөр аймгийн эмч мэрэгжилтнүүд чадварчиж Улаанбаатар дадлаг туршлага хийж ирэх юм аа. Өнөөдрийн хурлаараа уулзалтаараа бид нэг л бас шийдэлд хүрлээ л дээ. Ер нь энэ хэсгийн хороодыг одоо аймгийн эрүүл мэндийн газрын салбар хороо ард иргэдтэйгээ уулзъя. Тэ ард иргэдтэй үйл ажиллагаагаа танилцуулъя, сурталчилъя гэдэг ийм одоо яриа дээр бүр хүрлээлтэй бид нэр. Тэгээд өөрсдөөс нь ингэж гарч байгаа санал санаачлах учраас мониторингийн багийнхан бол энийг бол дэмжиж ажиллана гэж ингэж бодож байна. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний ил тод хариуцлагатай байдал нэмэгдэхээс гадна иргэд төрийн бус байгууллагууд ямар ч төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулахад дуу хоолойгоо илэрхийлэн хэрэгжилтэд хяналтыг бий болгож үйлчилгээг сайжруулах аргад суралцсан байна гэж төсөл санаачлагчид үздсэн байна. Албан тушаалгүй ажил эрхэлдэггүй энгийн иргэд оролцсон байна.